Тий, ер нь зүгээр үзчээ ороод ирсэн ч болно эсвэл зүгээр цавсгуураад битээрээ ярилцсан ч болно гэсэн үг байхгүй. Наад текст юм бол дараа нь орох текст байна. За эхний дугаар шинж шүү. Зүгээр. Яондаас орох. За нэр нь болохоор юм байгаа даа шүү дээ. Монголоор бол Баатрин яар те. Ер нь бол англи нэр нь sentence to be a hero. За эхний асуулт. Эхний асуулт бол зэгцтэй байх үднээс энэ асуулт бэлтцээ. Тий, ерөнхийдөө бол манай яг нэрийг чинь дутдаг юм шиг. Сая. Ер нь бол сая ингээд пост маягаар би ингээд цочин маягаар орж байгаа. Демо. Яа. Тэгээд директор магадгүй байр солигдож болно эсвэл өөр зочин дуудаж болно. Та нар ямар юм те? Яасан ч л яаж. Тэгээ бол би хоста хэвээр нь үлдэх дээр санал өгмөр. Тэ юу яаж болно? Хоёр хосттой нэг зочинтой ч юм уу те? Тий. Бас тийм арга бол байгаа шүү. Дараачаас мен гээд бас нэг 3 дахь зочин ороод ирж байгаа. Эсвэл 3 дахь хост ч юм уу тий. За тийм ээ. За тэгвэл эхний асуулт нь одоо анимын нэрийг сонсоод яг ямар сэтгэлд төрчихсэн бэ? За яг хөө нэг скей байвал байгаа л ах гэж бодсон. Тэгээд ороод үзээд яг юуд явдана ингээд нэрнээс ингээд толгойд орсон баг. За нэг Баатар те. Өөрөөс дуудаж ирсэн Баатар те. Ялан дунаал гоё шаах нээл гэж бодож орсон. Тий. Анхны сэтгэлд бол тэгж төрсэн. Тэгээд ямар басны дараа нь тэгээд ярьчих واخ уу. Надад болохоор юм байсан. Тэг яхаагүй ингээд Баатар гингүүд угаасаа бид нар л хөвшмөл ойлголт юм аа штэ. Баатар гэхэл өвн хүндтэй амар ирэлхий зөрөгтэй юм баачка байна. Тэгээд тэр ажлаар нэг ялгархад шийдвэл тиймэрхүү юм байх юм болов ухааны бодчихсон байхгүй. Тэгээд одоо зарим хүмүүсийн хэлдэг шиг ажлыг ял болгож хийдэг шиг бодчихсон. Арай өөр юу орчих тийм. Арай өөр орчих тийм. Жоохон төстэй гэхдээ арай өөр концепт орчих тийм. За тэгвэл одоо энэ Баатрин ялгаад анимыг үзэх 5 шалтгаан 5 хүрхүү. Спойл хийхгүйгээр үзэх шалтгаан гэдэг байгаа шүү дээ. За би бол энэ хариултанд эхлэе гэж бодож байна. За би болчихлоо. Ингээд зураг тавилт гэх үү байгалийн юм одоо орчны зураг одоо кино бол зураг авалт гэж ярьдаг шүү дээ. Аним болохоор ч юу гэх юм дүрстэл таалагдсан. Бүх юмнуудаа ингээд бас тайлбарлах одоо нэг анимын ертөнцөө байгаа шүү дээ. Нэг ертөнцийг маш гоёор тайлбарлаж гисэн юм байна шүү дээ. За ингээд зүгээр нэг бачка даваад яваад ярьчаагүй. Ямар ч тийм өгүүлэгч байгаагүй. Тий. Бабаар гоё шингээгээд. Тий. Демо санаад санал болгосон байхгүй энийг хийгээд. Тэгэд харсан чинь dark fantasy гэжсэн байхгүй. Энэ амар зөв санагцсан. Ингээд fantasy тэгсэн dark. Ясаа өмнө тийм жанр харж байгаа юм байна. За энэ дажгүй байж болох юм байна да гэж бодсон байхгүй. 5 дахь шалтгаан байхгүй юм тийм. Одоо орж ирэхгүй байна. Тэгээд яг асуултан дээр 5 шалтгаан гэж хэлсэн. Тийм 5 дээр нь анхаарлаа тулаад байл та. 5 болцсон ч юм билээ хүмүүс анзаарахгүй шүү дээ. За миний хуу за минийх та хүрхгүй. Яг 5 хүрхгүй ч байж болно. Хэдэн шалтгаан гэсэн ч болтой. За эхнийх нь дүрслэл. За яг сүүлийн үед гараад байгаа анимуудын ер нь дүрслэл нь гайг болцсон л доо. Ер нь нэг дүрслэл нэг син гэх юм уу ингээд нэг юм ерөнхий юм юу байдаг шүү дээ ингээд зарим нэг ингээд жоохон голхны анимууд дээр тэрийг нэг олон ашиглачаад байдаг шүү дээ. Яг тэн дээр бол би огт тийм хараагүй гэж хэлэхгүй гэж. Ганц л байсан дээ. Тий, нэг л байсан. Тэрнээс ер нь бол тулааны хэв маягууд нь бол ингээд бүслийн сайн талдаа орж явж илээ. Ер нь миний хувьд. Хоёр дахь шалтгаан нь болохоор ингээд ерөнхий өгүүлж байгаа концепц нь бол арай л бас тийм өөр байсан. Яг бидний ингээд бодож байгаагаас бас арай өөр концепц өгүүлээ яваад байгаа байхгүй юу. За ингээд гурав дахь шалтгаан гэвэл хүүхэн гэх юм уу? Энэ яг сая хийсэн шиг жоохон хурдан хөндлөлттэй нийгэм ингээд нуршаал тавтаал яваад байхгүй ингээд хурдан дараагийн үйл явдалтай ингээд ороод очдөг болохоор тэр нь бас нэг юм шалтгаан болоо очиж байгаа. Миний хувьд ингээд жоохон тосмочтой маягийн анимаа жоохон enjoy хийх гэдэг яг гэхдээ яг ойлгох гэдэг л та. Яг юу зургамар энэ хаадчихлаа. Тэгтээ яг зүгээр ингээд тэр нь зүгээр миний яг үзэх шалтгаан болчихж байгаа байхгүй. Хаваа дүүрэх гэдэг. Ярьчих хэрэг спойлер таа тийм ингээд за тэгвэл за 5 дахь юм байна. Дүүргээр л хайчих. За алгасан гэвэл шалтгаан байгаа юу? За байж болох юм. Юу яг жоохон dark талтай гэдгээрээ алгасан. Тий.
гэгээлэг юм дуртай байсан шүү дээ. Тэгвэл энэ аним чиний type байсан уу? Сая бараг ярьчлаа дээ. Тий, ер нь марг миний type байсан да. Миний ч гэсэн ер нь бол төстэй. Битүүрийн яг тэр талын тест болж байгаа төстэй байлээ. Тий. Аллахтай. Цасмэгчтэй талтай. Тий. Тэ бас өөр юм бол байгаа. Аа. Энэ type бол таалагдсан. Dark fantasy гэж. Dark бас гоё юм байлээ. Би тэгтээ яг үндэ тэр dark fantasy-г хараагүй шүү дээ. Би чи ингээл яг энэ нэг яриг ингүүд ингээл ухаж байгаа юм чи. За тэгээд нэг мэдрэмж өгдөг штэ. Яг нэг аним эхлүүлэл эхнээ ингээ үзэж эхлээл. За энэ анимыг цааш нь үзэж чадах юм байна. Үзэх юм байна. Зөв. За энийг бол чадахгүй байна гэдэг штэ. Ааха. Чамд яг ямар хөө санагдсан? За яг эхний ангиасаа л ер нь бол чангалсан л та. Ер нь бол чангалсан л. Тэгээд яг бусад ийм анимууд зарим нэг л хийж байгаа шүү. Нэг жоохон хог те One Punch Man-ийн season 3 мөр ч юм уу те. Бид нарыг бодоход ингээд яг цаашаа ингээд үргэлжлүүлж үүсэх шалтгааныг бол хангалттай өгч чадсан гэх юм нэгдүгээр ингээс. Тий. За өөрөө чи хувьд бол ямар вэ? За миний хувьд бол шууд эхлэлээсээ л бүүн юм болоод эхлүүлчихэж байгаа байхгүй. Одоо сох хийсаа ингээд заавал гарахгүй үйл явдал дээр тэгж эхэлж байгаа байхгүй. Би болоо ингээд угаасаа миний сонирхол ингээд шууд үйл явдлын төвд ороод тэг үргэлжилж байгаа юм дуртай байдаг байхгүй. Шууд л сонирхолтой тарсан. Юу болоод байна? Ер нь бол өөрийнх нь бичдэг зохиолууд ч гэсэн юм тиймэрхүү л үнэлтэй. Зүгээр зангилааг нь өгснөө бидний оол гэж. Тэгвэл одоо яг гол зоогтой орцгоё. Ингээд орчлон нөгөө нэг тий. Манайх ийм заяа. Баргал подкаст чиг нэг юм нэвтрүү. Яриа заяа. Ерөнхийдөө тайлбарлал 3 хэсэг болгоно. Эхлэл дээр бол аним яриулахгүйгээр шууд үзээд ингээд гой сайхныг нь мэдэрдэг хүмүүс зөөрүүлээд өөртөө үзэл бодол тий. Нэг тиймэрхүү юмнуудыг хуваалцаад үзэлт нь гоё өдөө хатгах зорилгоор гол болон төгсгөл бол тэр үедээ тэгээд гоё тайлбарлаад өгчээ за. За энэ ер нь зүгээр ингээд сүүлдс нь ингээд юу ч дөө нэг юм хэлчихэд орчлынхаа төгсгөл ер нь бол миний хувьд бол үзэрэг зөвлөж байгаа. Тий. Тэгээд болоо. За. Спойлгүй яриа бол нэг юмрхүү байна. Өмнөөс хойш бол спойл агуулдаг нь тэр дараагийн яриандаа зориулаад энэ аниме агуулаад тэг үйл явдал зэрийг нь товчлоод гол хэсгүүдийг нь онцлоод тайлбарлаж өгөн заа. Тэгэд хэрвээ яг энэ анime тайлбарын бичлэгийг аль хэдийн үзсэн хүн байх юм бол яг доор харж байгаа энэ минут секундлөө гүйлээ сонсож оръё. Тэгээд эхлэхийн өмнө анхааруулах нэг зүйл байна. Энэ болохоор яг аним товчлол биш зүгээр аним тайлбар байхгүй юу. Тийм болохоор нэлээ их юм алгасан, хаян орхидуулна. Аним дээр гардаг яг нэг гой часисэн хэсгүүд байдаг шүү дээ. Тэрийг зарим нь хайчна. Тий, алгасан гэсэн. Тийм болохоор үдчихэд ороод ирвэл ер нь зүгээр үзэхгүйсэн ч яг who cares гэж байгаа хүмүүс бол тий тайлбараа хэлцгээе дээ. Тайлбар гэдэг утгаараа нэг аним товчлууд ч нэг тэгсэн чинь тэгжээ, ингэжээ гэхгүйгээр зүгээр яг ингээд ер нь гол санаануудын яриад явах юм уу. Араас өрөөж биш юм байна тий. За let's go хоёр дахь. Чиний хийсэн хэрэг чам шорон биш харин дайны талбар тавьж байна гэсэн маш сонирхолтой философиг Баатарын ял гих энэ хүн маань харуулдаг. Энэ анимийн ертөнцид гэмт хэрэг хийсэн хүмүүсийг яг өмнө дурдсанчлан шоронд хордоггүй хооронд нь тэднийг hero program гэх энэ системд ямар ч сонголтгүйгээр хүчээр татан оролцуулдаг. Тинхүү Баатар гэж нэрлэгддэг. Гэхдээ яг чиний цолоод бодогдож байгаа тэр Баатар гэх ойлголттой бүр харьцуулахын жаргагүй. Тэднийг харсан хүн болгонод үзүүрлэн. Хамгийн аюултай даалгавруудад явуулна. Амьд гарвал дахин явуулна. Харин өвгөл дахин амьлуулж буцаагаад толдуулдаг. Өөрөөр хэлбэл Баатарын ял авсан хүн өвхлээрч зүхтах боломжгүй. Яг л жинхэнэ утгаараа тасаалтгүй өөр дүргэлзлэх шийтгэл болж өгдөг. Нэр манайхаа энэ бичлэг маань аним төвчлэл биш шүү за. Ерөнхий санаа гол үйл явдлыг нь л онцолсон аним тайлбар бичлэг байгаа шүү. За энэ анимын ертөнцийг товчхон тайлбарлавал хүн төрөлхтөн өөр оршуунуудад тулалддаг. Тэр тулалдж байгаа өөр оршуунууд нь чөтгөрийн хаад болон түүний үзэгдэл. Тэр үзэгдлээс нь болж өөрсөн биетүүд хүн төрөлхтний гол дайсан байдаг. Аним дээр чөтгөрийн хаадуудыг final boss гэж гаргаагүй харин ч дугаарлаж ирэмбэлсэн байдаг.
Нэг чөтгөрийн хаан гарч ирэхэд чөтгөрийн хааны үзэгдэл нь нэрийн донд нь тархаж энгийн амьтад хүмүүсийг идэх буюу халдварлуулдаг. Тэрний донд нь өөрийн гэсэн зан төлөвтэй бие даасан оршуунууд хүртэл багтдаг. Харин хүн төрөлхтний талд нэг найдвар байдаг нь мегами буюу дарих. Гэхдээ яг орчуулга дээр дагин л гэсэн байлээ л дээ. Тэгэхээр зүгээр дагин гэдэг өвчээ за. Дагин гэдэг нь эрт үед чөтгөрийн хаантай тулд бүтээгдсэн зэвсэг гэж байгаач. Яг харсан чинь жижигхэн охин байждаг. За тэгээд та нарт баатрын системийнх нь яг даалт зүйлийг мэдэхгүй учраас хальт сонсоход ер нь бол давгүй санагдчих магадгүй. Яагаад гэвэл өхөшгүй биштэй болчихно шүү дээ, тий. Энд яг энэ өхөшгүй гэдэг үгний цаана л системийн хамгийн том айдас оршдог. Баатрууд эргэн амьлах бүртээ эрүүл ухаанаа баг багаараа алддаг. Хэрвээ хэд их хөөхөд эхэлвэл яг энэ харагдаж байгаа нөхөр шиг болж дуусдаг. Баатрын ял гэсэн энэхүү айны маань үхлээс айх айцыг авч хаялгүйгээр өхөшгүй гэдэг сэдвийг оруулж ирснээр гол дүр өхөхгүй гэсэн хэвшмэл энэ ойлголт буюу тэр зузаан ханыг эвдэж чадсан байдаг. Манай гол дүр маань мэдээж Баатрын ялтан хэрхэн ийм ял авсан тухайд бол хүн төрөлхтний найдвар гэгддэг дагныг алсан хэрэгтэн байдаг. Түүнийг Райзо Синерва гэх дагинтай гэрээсэн тэрээр ариун дайчны салаанд багтдаг байсан бөгөөд салаагаа удирдан хүнд тулаанд орж бүх гишүүдэд алдаж эцэс үлд нь гэрээ хийсэн дагных нь хүчж бүрэн барагдаж сүлдээ дагин чөтгөрийн хааны үзэгдэлд идэгжиж эхэлсэн. Өөрсөн дагин хичнээн аюултайг ойлгосон Райзо Синерваг өөрийн гараараа алдаг. Тинхүү Баатрын ял авсан Райзо өөр нэг дагин болох Теоритатай дахин гэрээ хийснээр үйл явдлаа үргэлжилдэг. Баатрын салаанд байдаг хүмүүсийг товчхонд ортвол за би дээр дурдсанчлан энийг аним төвшлэл биш болохоор аргагүй цаг хязгаартай байгаа. Хэрвээ та нар өөрсдөө үзвэл чухал юм байгаа. Тэ арга алгата хүмүүсийн ялыг нь тэ онцлогтой нь ганц хоёр өгүүлбэрээр хэлээ явчих. Мэдээж эхлээд Райзо манай хүн болохоор хотоо шиддэг, шидсэн утгаад илтлэх тэм чадвартай. За дараагийнх нь Дотто. Манай хүний тулааны хүч бол үнэхээр багтай. Тийм болохоор юу тагнуул хийдэг. Хулгайсан бөгөөд өөр дээр нь 1000 гаруй хэргийн мэдээлэл ирсэн гэсэн. Вэний тийм командлагч телепат чадвартай ер нь бол тулаанд оролцдог. Өөр хийсэн хааны ордныг зарах шахсан гэсэн хэрэгтэй. Норогай бид хэрэгсэл дээр ариун тэмдэгсэлж чөтгөрийн хааны үзэгдлийг устгах тусгай зэвсэг болгон хувиргадаг. Эзэн зүрний эсрэг бослог өдөөсөн. Тэгээ өөрийгөө одоо ч хаан гэж итгэдэг. Баатрын салаанд эрхэм дэдс гэд дуудагддаг. Тэгэхээр хэдүүлж гисэн эрхэм дэдсгээ левч. Тацуя асар их биеийн хүч бас асар их хурдтай. Хэргийг нь хинч мэддэггүй. Хамгийн удаан Баатрын салаанд байсан нэг. Олон дахин амьдснаасаа болоод аль хэдийн эрүүл ухаанаа алдсан. За бо товчонтоо бол маш сайн снайпер. Цуврал аллын хэрэгтэн сард 8 хүн алсан гэж баримтлагдсан ч өөрөө 12 гэж засч хэлсэн байдаг. Жис луудтай чин луунуудыг чөлөөлөхийн тулд бослог гаргасан байдаг. Тэд нар бослогийг нь бүр Жесийн бослог гэд тэмдэглэн үлдээсэн байдаг. Дараагийнх нь Райно манай их бууч энэ аягуус нь өөрийн хүслээр Баатар болсон гэгддэг. Баатрын салаанаас гадуурч бас нэг чухал дүр байдаг нь ариун дайчны салааны ахмад Кивия гэх бүсгүй манай эдтэй хамт даалгаварт оролцдог. Одоо хэд хэдэн онцлог сценүүдээс ярьж өгье. Энэ үед уурхад гацсан иргэдийг аврахдаа манай эрхэм дээдэс маань яг л өөрийн ард иргэдэд хамгаалж ам шиг жинхэнэ эр хүн гэдгийг харуулсан байдیں۔ Тэгээд тэр авруулсан уурхачд маань дараагийн даалгавар дээр эрхэм дээдсийн төлөө толдно гэд ирцгээснээс нь Норогай Сенрич гэх энэ хүн хичнээн гайхалтай хүн бэ гэдэг нь харагддаг. Тэр даалгавар дээр хөшгөө маш хурдан идэгдэг асар том асуудал болоод исэн чөтгөрийн хаантай толдох мөчөд Теорита энэ ертөнцийн гаднаас нэгэн ариун элдийг дуудаж хөшгөө дайсны эцсийн цохилтыг Райзовоор хийлэгдэг. Үүнээрээ энэ Теорита гэдэг нь чинь элдний дагин юм бэлээ. Илс дууддаг гэсэн үг. Дараах нь Сприган юу юм бэ? Сприган гэх хүний бие доодог чөтгөрийн хааны үзэгдэл гарч ирдэг. Тэгвэл зорилго нь Теоритаг алах зорилгоор хотод ирсэн. Өөр үзэгдлүүд ч гэсэн дагаад ирчдэг. Зарим нэг хүмүүс мөнгөний төлөө хүн гэдгээ мартаад чөтгөрөдтэй хүртэл нийлцэн харагдчихжээ. Энд Райзо Теорита хоёр бас нэг хүчтэй чөтгөрийн хааны үзэгдлийг ариун ил дээрээ ялж чадсан ч дараа нөгөөх нь зал хэрэглээд амьд үлдсэн байдаг. Хүнд шахтаж яаралтай солигдох өөр би хайж яваа Сприганы ардаас нэг хүн ирдэг нь хамгийн сэвтэй Райно байд. Ярианаас нь бид нар Райноч бас хүн биш чөтгөрийн хааны үзэгдэл бөгөөд Бак Букер гэдгийг нь мэдэж авдаг. Яг л хүмүүс нэгнээ алж таашаал авдаг шиг Райноч гэсэн ижил төрлөө алж таашаал авдаг байж таардаг. Анимын туршид чөтгөрийн хааны үзэгдэлтэй хүмүүс хамтарсан байгааг хэд хэд харуулдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс дунд ч гэсэн чөтгөрийн хааныг шүтэж хамтран амьдрахыг хүсэгчэд гих бүлэг гарч ирсэн ба ариун дайчтай Ахмад Кивия гэдэг эмэгтэй байсан шүү дээ. Манай хүний хамгийн их хүндэлж хайрладаг байсан сүмийн тэргүүн аваагах нь тийм хүмүүсийн нэг байж таардаг. Өөрлөнд ярьсан аваагахыг алснаар Кивияд энэ чигээрээ өхгүй эсвэл
Баатрын ялтан болж танихгүй хүмүүсийн төлөө тулдах уу гэсэн хоёр сонголт ирдэг. Ийхүү Кивя Баатар болж амьлахын тулд өөрийгөө хороож байгаагаар аниманд тусдаг. За одоо ярианд оръё. Би яваас ядраад байна. Демоор яриулна. Юу ч ярихгүй. За тэгвэл дараагийн асуулт. Одоо яг гол зог эхэллээ заяа. Окей. Тэгэд аним маань юу н ойлгомжтой байсан гэж найддаг заяа. Чадан ядан тайлбарлалаа. Чадан. Тэгээд хамгийн гоё хэсгүүдээ би бол бүгдийг ингээд оруулах хичээсэн байхгүй юу? Чадхаараа оруулах хичээсэн. Тэгээд эдитэн дээр өөрөө би бас жоо сценуудаа бас гоё шигдээд өгчин. Тэр гайг баха. Та нар бас саналаа хэлээрэй. Ойлгомжгүй хэсэг байсан бол эсвэл энэ улгаач юу яриад байна чи тийм бодогцсон үе би шууд хэлчихээрэй заяа. Тэгээд гоё засаа сайжруулад байжгүй болгоо юу заяа. Хүн алдаанаасаа суралцдаг гэдэг ааш. За асуултууд. Энэ концепт ямар хөө бэ? Ер нь бол тэгэл тэр Баатрын ял гэдэг нь тэгэл тэр чигээрээ аним нэргүүлэл явцсан л та эхнээсээ. Яг ингэ бидний бодож байгаа ингээд Баатар гэхээр ингээд бүхнээс хүчтэй тий ингээд бүх дөрүүдээс хүчтэй чөтгөрийн хааныг алж чадах. Яг хөө чөтгөрийн хааныг алж чадах нь чивэрүүлсэн юм байна л да. Ингээд олон өмнө ингээд тайр хүндэтгэлийг хүлээсэн тий. Тим гайд байх уу гэсэн чинь зүгээр ингээд цаацлагдах ялнаас 7 дор ялтангууд байж байдаг шээсэн. Бид бол тийм юм байна гэж төсөөлөөч нэрээ. Яг тэр утгаараа бол яг тэр концепц барай явсан болохоор бас сонирхолтой санагдсан л да ер нь бол. Надад бас ерөнхийдөө адилхан дөө. Баатрууд ингээд барыг бүр хайрлагддаг шүү дээ. Энэ дээр бас эсрэгээр үзэн ингээд бүр ингээд оргоноос дороо байхгүй. Тэр нь бол амар хизүү иргэнэ тэр нь бас амар гоё юмсэн. Тийм ихснээ эхэндээ яг нэг хүзүүн дээр л тэмдэгтэй юм шиг байлээ. Тийм л. Нэг бүр хол молоос гайгүй хэвчээснэ тулж ирснэ шивсэн тарстай. Тэмдэг шүү дээ. Тэмдэглэх юм да тий. Устаас юу өөр одоо сохтой байсан хата. Нэг юм хоёр асуусан. Нэг адилхан юм хоёр асуусан хаа. За тэгвэл дөрөвдөө удаа хамгийн таалагдсан төр юу вэ? Яагаад? За хамгийн таалагдсан бүгд гэх юм бол хаан гоё шээс. Хаан. Хаан болгоо шээ. Азин хаан. Эзэн хаан бодос амар шаач. Ямар ч өвчин байдгийг хэлнэгдэхгүй шээ. Ярэмэр юм яг л хаан тий. Бас яг л иргэд мэргэд. Яврах хачдаг байлаа та хамгаалах шиг болсон шээ. Харин тий. Мөнгөчт нөгөө нэг зайр ойлоо. Зайр маяг юм хэлдэг. Ядраад амьдсан. Ч окей гэж босчихсон шээ. Тий. Бас тэгтээ хүн итгэн үншүүлэх чадвараас амар илээ. Тэгэхээр нөгөө манай Баатрын салааныханд бас бүгдээрээ хааныг хаан гэдэг утгаараа жоохон өөгшүүлдэг юм уу гэж. Тэгснээ нөгөө Баатрын ялын салааныханд нэг бүгдэнд нь ингээд юу өгсөн цол өгөөш. Тийм. Команд гэсэн юм уу? Энэ талааны дараа тушаал дэвшүүлэн ч гэсэн. Тэр бас гоё лээсэ. Тэгээд хамгийн таалагдсан дөрөв бол манай хаан л. Тэгээ яг надад бол ингээд хамгийн гэсэн юм байхгүй юу? Тацуя тэгээ забо хоёр бол нөө. Тацуя бол ингээд мангассан шүү дээ ингээд яач гэдэг. Хүн бол шээс. Хүн бол. Забо болохоор ингээд яг уусан алгарч маа шүү дээ. Яг уусаа ямар ч өөр төсөв тэлгүй. Тэгснээ ингээд хий гэсэн юм бол амар идэг нөр. Тэгснээ ингээд марцан гараал. Их марцан. Их юм гараал. Тэр чинь нөгөө нэг хоригдлол масаад байдаг шүү дээ. Тийм. Тэгсэн чинь маргаан дэгдэж байгаа хоригдлыг биш. Хажууд нь арай сул биеттэй гарыг ган таслаа шээ. Тэгснээ яагаад гэсэн чинь зүгээр чи илүү ашигтай. Чамаг алч илүү ашиггүй. Чамаг ашиглах нь гинкод юм яриад байдаг нэг. Энэ нөхрөөс илүү чи ашигтай. Харин тиймэрхүү юм байна тий. Хамгийн overrated, underrated дөрөв юу? За overrated гэх юм бол дөөш тий нөгөө нэг дуучин нийлээ тий. Луу ашиглаад байдаг гар чинь Рейж арай өөр санагдаад байна. Хин бэ? Джейс тий. Тий. Джейс байсан. Манай хурц ингээд хин гэрчээл гол төрийн хурц бас юм илээ амтгүй. Би нэр тогтаадаг юм аа. За заавал хэлэх ёстой юм байна. Тэснэ би хоёр чөтгөрийн хаамаа алсан бас. Синэ ингээд үлдсэн аниме туршид яг ингээд тулааныхын хэсгүүдийг харахаар мань нөхөр биш луун ажил хийх байгаа байхгүй. Тий. Өөрөө бараг сэлэм 70-аас нь 70-аа зүгээр луугаа унаал яваад байсан. Ер нь хамгийн өөр хэцүү гэх юм бол тэр хэлэн. За хамгийн underrated гэх юм бол манай улгаач хаал хэлчихэд та. Усав шиг л харагдаад байгаа юм л да. Усав шиг. Надад болохоор юм байна.
юу Overrated бол Rhino. За. Хүн амар юм гарч ирэх юм бол гэсэн чи яг үнэндээ тийм амар байгаа шүү дээ. Нэг. Яг бас сүүлдээ бас нэг хүн амар байсан. Чөтгөрлөөсөн. Тий. Яа дүүрээс хийжсэн л яаж аа дүүл. Тэгээ би бол нэг их бууч гэдэг нь мдээгүй бахта амар нөхөр байх гэж бодсон. Нэг underrated бол Bennett юмс. Уг нь бол айгүй амар толгойтой бач гэж байгаа шүү дээ. Гэтэ салааных нь хинж үнэлэхгүй л ах шиг байсан. Тийм л яах шиг байсан надад. Эхний уудлын сайн дүрээ overrated болгож байсан. Гинт яриан дундаа. За тэрийг батлаа гэсэн шүү дээ. Би ч underrated болгож байсан. Ядраа чи битэн аав ингээд. За кат. За дөрөвдөн шийдвэр наа эсвэл нэг what the fuck гэсэн үе байсан уу? Болдурын гай байгаа шүү дээ. Эхний гэрээс нэгнэ шүү дээ. За тэр гэрээс дагны тэр бүхлэх юм уу гэж байна. Юу бүхлэх юм уу алал юм уу алдаг юм уу? Тэр шийдвэр бол яг бас нэг жоохон kind of WT байсан. Тийм. Анийгэд ягаад гэсэн чинь нэг үзэгдлүүдэд итгэхээр бас хүн амар юм болчихно гэдэг. За тэрэн дээр асуулт байгаа. Тийм тийм. Тэгвэл тэрийг дараа окей заа. Тэгвэл тэрийг хэлээсэй. За тэгвэл надаа. За өөрөө чи өгдгөл WTF. Нагайза. Ингээд одоо шийддэг шүү дээ тий. Аха. Тэгснэ ингээд теоритой ингээд богино нийлмэл хадаж өгч болохгүй байсан юм байна. Цэлэн шидэж шаад тэр найр тийм гэсэн. Юу вэ? Гос яг шидэх юм байвал тэгэл шидэх л байх та. Тэгвэл сэлэмний дагна гэдэг үстэй. Тэгээд богино илтэй байж болно шүү дээ. Тэгсэн зүгээр богино ходог үстэй. Хотгоны дагна биш шүү дээ. Таашрах. За мэдхгүй тиймэрхүү байсан. Тэр бол надад нэрсэн. Хамгийн тэрийг шидэж мэдээ шаа. Сэлэм шидэж. Үгүй тэгээд надаа тэрнэр ч бас нэг what the fuck юм байгаа. Нөхөр ингээд сэлэм мэлэм ашиглаад ингээд төсчмсээ шаана гэдээ бодохгүй чихгүй шидэж шаад. Сэлэм мэдгүй дээ. Сэлэмээ дэлгэлдээл юм биш дээ. Тэр болж байгаас юм байна шүү. За энэ дээр бүгд хоёулаа бол сад нийлж байгаа. Хэрвээ чи Райзаг орнд байсан бол теоритай гэхийн дэнтэй хоёр дахь гэрээ хийх байсан уу? Одоо тэгэл хийдэг л баг таа гэж. Яг нь шилээ авсан тий. Тий, аль нь шилээ. Би бол тэгж мэгж бодохгүй хаа би. Гэрээ окей шаа. Төлбөр мэдээлэх шүү. Энэ дээр би хариулахгүй. Эсэргээр асуулсан хоо сиглээс. Нэг хийлээс ер нь бол тийм нөхцөл бол хин ч гэсэн хийхэр шийдвэр байсан шүү дээ. Хэрвээ аним дотор орвол ямар дүр нь болох байсан бэ? Баатар болох ш. Тэр зоммооргүй байна. Гүр ингийн иргэнч тийм дөө хажуугаас нарыг дөө гэж. Би бол тацаа яарна. Бод санах юм. Хэрчээл. Гэхдээ тацаа чинь бас юм уу яа. Булчингаад оруулаад байсан шүү. Тань амар. Бас сонирхолтой. Тэр барьж тэрийн хааны татаад гаргаад ирсэн шүү дээ. Харин тий. Нүүж байгаа тий. Нэг уран балыг. Амар соо. Тэр хамгийн гол тацаа яриаг юу тохиолдсон гэдэг нь бас сайн дээ. Гэхдээ тэр яриа бас хоосонгүй байж болно шүү дээ. Тий бас нэг өөр ертөнцөөс дууд зарчсан тий. Яг зомби гэж харах. Тэр зомби гэдэг ерөөс ухаантай байгаа шүү дээ. Хүний ойлголт байгаа байхгүй юу? Хэрвээ гэрээ хийхээс бол аль дэгэнтэй ямар дэгэнтэй гэрээ хийх вэ? Жишээ нь юу байгаа шүү дээ. Бүх төрлийн хөгжлийн хоор гаргадаг. Хаянг цэглэн дуудах, ирээдүг харах, тэг мэдээлэл харах. Эсвэл яг нөө ихний дагна баатар дууддаг. Тий. Ер нь ирээдүг гардаг тэр ичдэг юм аа. Тэр мэдээллийн тэр гоё юм шиг. Мэдээлэл. Тэр чинь яагаад байдаг вэ? Мэдээлэл нь гараад ирэх. Ер нь бол мэдээллийн хүний мэднэл гэсэн. Гэрээ хийжвэл яах юм чи хэр магтах юм. Энэд зайвар магтаал дуртай юм л шүү. Мэдгүй тэгэл магтгал бах та. Тэр баачка шиг тэгээ нэг модон гэж магтах юм. Үгүй яг зарим үедээ бол мартгал бах. Магтахаа мартаа шаачих байна. Тэгмэд ингээд нөгөө диагноз чи өөрсдөө хэлдэг ш намайг магтаач тий. Тэгж хэлхий чинь зөвшөөрлөө. Тий тэгмэд нь барыг санаж байна шаач магад. Би бол тэгтээ барыг магтахаа мартаа шаачих магадгүй. Өөрөө чи үгүй юм. Яг хөө магтаа. Лос. Бисгээл цогцолт юм. Гэ тийм ертөнцид бол мэдээлэл бол хамгийн хүчтэй зүйл шиг шүү дээ. Ямар гоё мэдээ зөвлөлт. За кат. Хэрвээ Rhino шиг сайн дураараа баатар болох байсан уу? Үгүй шүү дээ. Яг зүгээр энгийн хүн заа. Тэгээд сайн дураараа баатар. Яг зүгээр ингээд саятаа майдер шиг бүр ингээд хүчин хах цацсан. Ариун дайчдын салааны Ахмад чи.
За. Овоо хүчтэй. За. Тийм бол Баатар ялах уу? Сайн дураараа. Үгүй шүү дээ. Наа, fuck юу шүү дээ. Ятлаа. Шүү. Синтгээ зовоод ич. Хиндигээ зовоод ич. Тэгээ өхгүй л байхад болох юм шүү. Болоо шүү дээ. Тэгээд яг ахирч амьдлах тусам ингээд оюун санаа сэтгцтэй өөрчлөлт ороод ахаар чи хэцүү шүү дээ. Райзогийн хийсэн бол зүв байсан уу? Даг нь алсан шүү дээ. Тэр нэг зүв байсан уу? Буруу байсан уу? Шатах хэвээр бол шатъя гэдэг зэрэг зүглгээд чид өө. Би бол яг тэр сэдвэр ингээд тэр ингээд юу аим сонирм байсан байхгүй. Тэрийн үзэгдэл идэгдэн гэсэн хэсэг нь жоохон сэний шаагаарсан байхгүй. Дагна. Тий. Дагн чи ингээд бүхчээ хасаад ингээд яч ингээд хүн болохгүй хүнээс 7 дор юм болоод бүхчээ алдсан гэсэн юм шүү дээ. Тийм. Бараг амьд хөтөл болоо шаатчих юм лээ тий. Тэр хэсэг жоохон сонирхолтой. Төрсөн дээр бол тий цаад яг наа л гэмээр. Жоохон тиймэрхүү санагдсан гэж. Окей. Би бол алчин уу болчаа. Би бол алахгүйсэн. Тэрнээс холдуулчихад яаж игээ болчих юм шүү. Фэнтези аним дээр холдуулна гэсэн юм байх байх шүү. Би юм чад. Гэтэ сонирн байгаа. Тэгвэл хүн чөтгөрийн амтран амьдрахыг дэмжүү. Яа тэр чөтгөрүүдийн харахад бол дэмжмээр бас санагдсан гэсэн. Харахгүй бай тэгвэл. Харахгүй бол бас бодж үзэж магадгүй. Чөтгөрүүд нь бүгдээр ингээ хүн төрхөнд орчих. Сприган шиг. Ямиггүй харуул зөвшөөрөхгүй харахгүй бол бодж үз. Үгүй зөвшөөрөхгүй. Яаж ч утсан ингээ нэг гажууд юм байна. Тэгээ хамгийн cringe funny bullshit тийм эсвэл юу байсан? Cringe. Одоо нөгөө даг нь магтаалах гэдэг юм л ямар cringe гэсэн. Аасаа аль байдаг зөвшөөрлөөч гэж байна. За яг тэр надад cringe байгаагүй. Cringe гэдэг шүү. Надад бол байхгүй. Нэг сүртэй амар пан яваагүй. Пан хэсэг амар цөөхөн байсан болоо. Яг бас хүмүүс бас фон дээр л cringe байт юм уу? Фон хэсэг дээр л cringe байт юм уу? Салтад өгч байгаа хүн харснаа. Нэлстэй ямар cringe л алар гэхгүй үстэй. Тэр bullshit хэсэг. Bullshit оо. Зарим дэжтэй Салааны Ахмад нэг ялгч авгахаа алчаа. Тий. Тэгснээр бүр бодож байгаа хэсэг нь үнэхээр bullshit байсан. Үхээд тэр чигээрээ үхэж болно эсвэл үхснээ амьдад баатар болж байгаа юм шиг. What the fuck үхэж байгаа тий. Үхэх нь бол тодорхой байдаг шээс тий. Нөөсөд үхэж шүү дээ. Ухаасаа үхэх нь тодорхой байснаа. Тэр чигээрээ үхэж болно эсвэл баатар болж болно. Надад л уус райно байсан. Сонин тэр айгуу сонин ингээд за одоо хүн төрлөختөнд ингээд уус алуурчин байгаа штэ. Тэснэ чөтгөрүүд дунд алуурчин байнгут ингээд чөтгөрүүд нь амар цэрүүд байгаа штэ. Энэ сприган ч. Тий. Хөр хүн амар царайлж л штэ. Тий штэ. Яас байж болов. Хүмүүс нь ангийн үзэгдэл. Тийм амар сонирхолтой штэ. Тэр бол бүлчид байж бас болохоор л хэсэг юм байна тий. За. За ерөнхийдөө гол үйл явдал нэг иймэрхүү байна. Ингээд төгсөл хэсэг л орё доо. За окей. За энэ анимик Баатрын ял гэсэн анимик 1-10 хооронд дүгнвэл хэд байна вэ? 10-аас гэх юм бол $7.5 гэсэн. Тэгээ миний хувьд бол өндөр шүү. Тэр бол миний хувьд бол өндөр шүү. Минийх бол 6 л юм да. Өөр чинь яг ингээд рейтинг төвшин бол амар доогуур юм байна тий. Жив дээр type өөр шүү дээ. Death Note энэ төр бол надлаа 8 л орж ирэх байхгүй. Би угаасаа detective mystery талтаас илүү сонирхолтой. Тэгээ horror. Бас юм дээ. Бас юм. Тиймэрхүү юм дээр илүү сонирхолтой болохоор. Тэгээ миний хөлний цоснож байлаа маалгүй. Химнэлтэй үйл явдал энэ бүх юм нь орж байгаа шүү дээ. Тэр чам тийм гоё санагдсан юм уу? Гоё гэсэн шүү. Юу сууд байгаа. Тийм. Тэгээ яг 7.5 чи надад бол их шүү. Гэтэ ингээд айгүй сонин заяа. Чин тэр ингээд мангасууд нь надад бол жоон дутуул санагдсан. Жоон аним нь дутуул санагдсан. За бас яг үгүй нэг би бас нэг тийч логикоор бодж үзээгүй юм байна. Тийм. Ухаж бол 2 тоо бол авч үзээгүй. Яг гоё анимыг бол 2 үз байж байгаа дахиад нэг үзэж чадах байхгүй юу? Тэрийг бол дахиж үзэх. Энэ хүн бол бичлэгийн төлөө дахиж үзсэн байж магадгүй. Тэгээд яг рейтингэнд буурсан байж магадгүй. Тэгээд хүмүүс recommend хийх үү? Хийнэ. Тэгээд highly recommend биш. Өндөр түвшний за чи энийг үзэхгүй бол заавал үзэх гэж хэлэхгүй. Тэгээд санал болгоно. За. Зэрэг л гэж зөвлөе ер нь бол. Заавал үзэхгүй. Тэгтээ үзээрэй. Би бол үзчихэд юм үйл хийчихлээ. Харин тий. Dark. Тиймэрхүү юм дуртай юм бол. Яг надад үзчихэд ажгүй тэгэл. Наач өөрөө. Хэрвээ өөр төгсгөж болох байсан бол яаж төгсөх вэ? Өөр төгсгөл үү? За надад ч хэвээр бодж үзээгүй шүү. Би бол баг тэмдэг минь юм сон зав. Би ингээд баг 1-2 дараа энэ тэр кирээ яг хараад. За энэ юмхтэй бол баг ингээд
яагаад чи материал аваад ялын салаанд ингээ цөөл тоглох юм бэ нэг утсан байхгүй юу? Тэгэл анийн толдоо ороод өрнөл хэсэгт ороод материал авахгүй. За би буруу утчихгээд байжсан чаа. Эсвэл энэ ял авааш. Миний яг ингээ 5 бүр анааш. Би яг тэр нэг сүүлийн анги дээр за энэ чи яг ял авах юм бэ гэж бодож ирсэн л та. Яг өөр таам гэх юм бол тэр бартлын салааныхаас аль нэг нь өгөх байсан юм болов? Үгүй л амилч штэ. Тэр чигээр өгөх байсан болов? Бүр. Эсвэл нэг баатар авах болох ч юм уу тий аль нэг нь. Тий. Басан. За. Ингээд Тацуя чи ингээд одоо олон хүсрээр амар хүнд өрхөө алдсан баг алдчихад байгаа шүү дээ тий. Тэнгүүт дахиад зөндөө олон хүчгээр махан мөнгө болоо шаачдаг. Сэндийг тэгс юм тий. Зүгээр тэгж бодсоо гэж байна. Нэг бодод хэрэггүй юм байна. Тийм юм байна. За. Би бол нэг арай л жул тулаан гараад босчихвол гэж бодогдсон. Сүүдийн тулаан уу? Нилийн их хүн үхээд тий. Матруудыг бүр ингээд олигтой юм хийж чадсангүй ч юм ингээд бүр доош нь ингээд бүр амар рейтинг нь унаа ч юм уу. За юу нь бол тийм л. Мэдээж л дууссан. Тэгээд дуусвал бас зүгээр. Бас яг бас нэг тийм амар хүн улаан бос нэг сүртэй байгаа юм шиг тий. Яг хотоор хаалуулаад тэгэл баатрууд нь юу хийж чадав. Тийм л юм байна л та. Эсвэл дагин нэг хүтэг ч юм уу тий. За яг дагиж өгсөн л дээ. Нэг өгсөн байхад дахиж өгүүлж авах гэдэг. Тийм байна да. Дөө нэмж хэлэхээр өөрөө өөр 50 дөө. 50 юм уу? Өстой 50. Энэ үдчийн үед юм дээ нэлгүй. 50 хэших. Чи бүр болоог байна дөө. Тэгээд цаашаа иймгүй юм хэдэд үзмээр байвал лайк дараад цабаараад. Тэгээд тэрвээ одоо нэг санал болгох юм байвал тий. Миний тэгээ санал болгочих байна. Болон шүү. Гэхдээ бүр яг ингээд юм уу шиг солиотой юм болгонд ээж амаргүй л юм. Нэг би манай бичлэг хүмүүс санал болгоорой гэж хэлсэн байхгүй. Чи болохоор юу? Анime болгоорой гэж. Анime санал авах гэдэг юм. Аваа. Тэг бас ойж болно шүү дээ тий. Тэг бас үнэхээр юм монстр шиг юм философик юм болоос тэр хүрхгүй шүү. Тийм юм юм бол юу хадгалж байгаа шүү. Тий юм болж байгаа шүү. Өөрсөндөө хадгалж байгаа. Тий. Ярахаас чаач юм л би монстрик. Тэгээд тал цаавал даахнаа мэдж байгаа л тий хэлүүлээд. Яг нь. Нэг хилүүлэхгүй дарчих хоо тий. Айгу. За. За бай guys. Төсөлд нь сая байлаа. Тийм үү лээ. Амай. Яг миний хэсэгт нэг үйгөө тавьчих чинь чийлгээ яд шүү. Дүү. Кара гараа гэрмэнд Юу ч юм. Чи яваад яах вэ? Явуулчаар. За. За. Энэ